За юун дээр явж ялаа. Юу. За компани үүсгэн байгуулах. За энэ дээр болохоор нээлттэй компани буюу хувьцат компани, хаалттай компани буюу хязгаарлагдсан хариуцлагатай компани аль нь яг ижил төстэй шаардлагыг хангаж байж яг тухайн компанийг үүсгэн байгуулах зөвшөөрөл авдаг. За тэрнийг багш надад хэлчихье. За нэгдүгээрт нь хуулийн этгээд улсын бүртгэл өргөдөд байх хэрэгтэй байдаг. Гэхдээ тухайн өргөжийг үүсгэн байгуулагч хичнээн тооны субъектүүдэд тэдний гарын үсгээд зурж баталгаажуулсан тийм өргөдөд байх хэрэгтэй байдаг. За хоёрдугаарт нь хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас гэдэг зүйл зайлшгүй байх хэрэгтэй байдаг. За энэ нь маань үндсэндээ нөгөө би танад хэлжсэнтэй нэрийн компани нэр сонгох. Нэрний давхарцал байхгүй мөн нэрний компанийн үйл ажиллагаатай гажуудуулахгүй нэр өгөх тийм баталгаажуулсан хуудас байх хэрэгтэй байдаг байна. За гуравдугаарт нь эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэр. За энэ маань нөгөө нөхөрлөл хошооны нөгөө дүүрэн гэдэг шиг нөгөө хурлын протокол үүсгэн байгуулагчтэй. За ийм хуулийн этгээдийг байгуулъя, ийм гэж байгуулахдаа ийм дөрвөн багш ийм өргөдөл хийгээд гэдэг протоколыг албан ёсоор бичдэг. За протоколын шаардлага бол та нар угаасаа мэдж байгаа тийм ээ. За хуулийн этгээдийн дүрэн байх хэрэгтэй. Яг нөхөрлөл, яг хошоо шиг, яг бусад хуулийн этгээд шиг дүрмийг заажгүй баталж авах хэрэгтэй. Компани дүрэн дотоод юм баталж авах хэрэгтэй. За мөн хуулийн этгээдийн данс нээсэн тухай мэдээлэл заажгүй байх хэрэгтэй. Ер нь бол ямар ч хуулийн этгээд үйл ажиллагаагаа болгохдоо санхүүгийн мөнгө төрөлтэй холбоотой харилцаа зайлшгүй явуулдаг. За энд болохоор тухайн хуулийн этгээдийг илэрхийлсэн данс байх хэрэгтэй. За яг дансаар явахдаа үүсгэн байгуулж хин нэгнийх нь дансаар үйл ажиллагаа явуулах зорилго байдаггүй. Зайлшгүй тэр хуулийн этгээдийг илэрхийлсэн тийм данс байх хэрэгтэй байдаг. За тусгай зөвшөөрөлттэй үйл ажиллагаа явуулах гэж байгаа бол эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлөх хуулбар зайлшгүй байх хэрэгтэй байдаг. Хүсний үйлдвэрлэл. За тэр тусмаа арх докторол компани төсөө үйлдвэрлэл эсвэл эмийн үйлдвэрлэл тийм ээ. Химийн үйлдвэрлэл энд болохоор зайлшгүй тусгай зөвшөөрлөл шаардлагатай. За тусгай зөвшөөрлөг тухай хуулинд хүртэл энийг заагаад өгсөн байдаг байна. За мөн улсын тэмдэгтээ хураагдуулсан баримт заашгүй байх хэрэгтэй байдаг. За мөн тухайн хуулийн этгээдэг буюу тухайн компаниг үүсгэн байгуулагчдын анкет байх хэрэгтэй байдаг. За анкетэнд юу тусгасан байдгийг нь бол тодорхой тийм үү? Нөгөө ургийн авгаас эхлээд овог нэр тэгэл иргэншсэн дугаар гэж юу шаардлагатай боловсрол мэдлэгэд тэр шаардлагатай бүхнээр яг үүсгэн байгуулагчийн анкетыг бүрдүүлж өгдөг байна. За ерөнхийдөө төрийн албан агчийн анкеттай ойролцоол тийм утгатай. Гэхдээ төрийн албан агчийн анкет биш шүү. Ийм заашгүй тийм анкет байх хэрэгтэй байдаг байна. За мөн тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулагч нарын иргэний үнэмлэх болон бусад бичиг баримтын хуулбар заашгүй байдаг. Энийг албан ёсоор баталгаажуулсан хуулбар байх хэрэгтэй байдаг. За боловсрол за мөн иргэний үнэмлэх, за мөн нөгөө мэргэжлийн зэргийн үнэмлэх энэ бүхнийг нь хурц яг албан ёсоор хуулбар, албан ёсны хуулбар болон хуулбар болгоод нотариатаар баталгаажуулаад тэгээд тавсрах хэрэгтэй байдаг байна. За мөн эхлэлтийн тайлан тэнцэл гэдэг зүйл байх хэрэгтэй. Тэгээд өөрөөр санхүүгийн тооцоогоо хийдэг байх хэрэгтэй байна гэсэн. За мөн тухайн хариалагдах татврынхаа албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай албан ёсыг тодорхойлох хэрэгтэй байдаг. Аль дүүрэгт үйл ажиллагаа явуулах гэж байна, аль дүүрэгт төвлөрчийн тэр дүүргийнхаа татврын албанд гэсэн. За мөн бусад холбогдох баримт бичиг. Нөгөө оруулсан хөрөнгөний жагсаалт, оруулсан хөрөнгө нь хэрвээ бэлэн мөнгөөр бол бэлэн мөнгө тушаасан баримт, хэрвээ тээврийн хэрэгсэл хөрөнгө оруулсан бол тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар гэдэг юм өөр юмр бичиг баримт шаардлагатай байна. Яг тэр болгоныгоо яг хавсаргаж өгөх хэрэгтэй байдаг албан ёсоор. За
Шинэ улсын тэмдэгт гэж юу юм яг? Улсын тэмдэгтийн хураамж гэдэг нь ямар нэгэн хууль этгээд үйл ажиллагаагаа явуулах тохиолдолд гаргаж байх ерөнхийдөө зардлын хураамж гэсэн үг. Заавал хуулийн этгээдэг улсын бүртгүүлэхтэй биш. Өөрөөр хэлбэл хуулийн этгээдэг шүүхэд гад нэхэмжлэл хохрын нэхэмжлэл гаргах шүүхэд үнэхээр хэрэгээ шийдвэрлэх эсвэл ямар нэгэн төртэй холбоотой үйл ажиллагаа явуулах тохиолдолд зайлшгүй улсын тэмдэгтийн хураамж гэдэг зүйлийг төлсөн байх шаардлагатай байдаг. Энэ мөхс нь яагаад вэ? Биш вэ? Багшаа. Ойнтэнхи. За. Тагных нь өмнөх хуудсыг нь гаргаад өгөөч. Энэ үү? Одоо энэ хуудсны өмнөх нь тий. Энд дэр одоо энэ чинь болохоор нөгөө нэг хүн ч одоо байгуулж компани байгуулж олдсон шүү дээ. За тийм байна. Тэрэн дээр баримт бичиг бүрдүүлэх нь энэтэй одоо ерөөхдөө хоёр адилхан гэж байгаа маань. Тэгсэн мөртлөө энэ дээр бас зарим нэг юмнаас нөгөө заавал байх шаардлагагүй нэг хүн дээр. Одоо жишээ нь би одоо байгууллаа гэхэд надад одоо жишээ нь эрэг бүхий байгууллагаас гаргасан шийдвэр гэдэг нь одоо би ганцаархан юм чи өөр олон хүмүүстэйгээ ярилцахад надад хүн байхгүй юм чи энэ минь бол надад хэрэггүй юм байна шүү гэсэн. Зөв чи зөв л болсон биз. Тэгээ энэ төр чинь бас нэг юм байгаа шүү дээ. Нөгөө үүсгэн байгуулагчдын анкет гэж байгуулагчдын за хурлын протокол гэж тийм ээ. Ганц яг үг гэдэг чинь бас асуудал байгаа. Тэгэхээр мэдээж яг чи зөв болсон байна. Үүсгэн байгуулагчид хэрэг нэг хүн биш бол олон тооны эцэд болоод эдгээр шаардлагатай. Ганц хүний компани бол эднээс шаардлагагүй зүйл нь хэрэггүй шүү дээ. Ааха. Тийм ээ. Зөв болсон байна. За. Машин дээр ямар амар хурдан ярьчих вэ? За ингээд одоо би та бүхэнд яг юугаа нөгөө их зүйн мэдлэгтэй зориулаад нөгөө хуулийнхаа танилцуулгыг одоо хийгээдгээ. За нэгдүгürt нь өмнө нь бол 40 хуулиуд ярьжсэн баг. За нэгдүгürt нь авто замын тухай хууль. За энэ бол бизнес гэлтгүүгээр ямар ч иргэн яг зайлшгүй ашиглаж үйл ажиллагаагаа явуулдаг. Зайлшгүй энд иргэн байна уу, аж ахуйн нэгж хүн байна уу, заавал тэр замаар явдаг. Тийм ээ? Ингэснээр авто зам гэдэг зүйлийг бол хуульчлахгүй болохгүй шаардлага байдаг байна. За авто замын тухай хуулийн үндсэндээ 1998 оны 1 сар 2-ны өдөр батлагдаад 1998 оны 2 сарын 1-ний өдөр дагаж мөрдсөн. За 6 бүлэг 24 зүйлтэй ийм хууль байдаг байна авто замын тухай хууль нь. За юу гэж ямар асуудлуудыг зохицуулсан байдгүйгээр нэгдүгээр авто замын тухай хуулинд орсон нэр томьёо зайлшгүй ордог. Жишээ нь зорчих хэсэг гэж юу хэлээд байна? Замын тэмдэг юу хэлээд байна? Тэмдэглэгээ гэж юу хэлээд байна? Олон улсын чанартай юм уу? Орон нутгийн чанартай зам гэж яг юу хэлээд байна гэдэг энийг тодорхойлж өгсөн байдаг байна. За мөн зав замын талаарх төрийн байгууллагуудын эрх. Өөрөөр хэлбэл засгийн газар ямар эрхтэй байх вэ? За төрийн автомобилийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллах нэг замын цагийн газар тийм ээ. Ямар эрхтэй байх вэ? За автомобилийн улсын байцаагч ямар эрхтэй вэ гэдгийг ингээд заагаад өгсөн байдаг. За би засгийн газрын эрхээс та бүхэнд нэг ганц нэг зүйлийг тайлбарлажээ. За нэгдүгээрт нь автомобилийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангаж өгөх ёстой байдаг байна засгийн газар. За мөн автомобилийн хяналтын дүрмийг батлах ёстой байдаг байна. Гэх мэтлэн 6-7 төрлийн эрхийг хэрэгжүүлдэг байна. За мөн автомобилийн сүлжээний талаар энэ хуулинд заагаад өгсөн байдаг. Одоо чинь автомобилийн сүлжээний үгээр нөгөө орон нутгийн улсын орон нутгийн замуудаас автомобилийн сүлжээ бүртнэ гэдэг ингээд заагаад өгсөн байх жишээтэй. За мөн тухайн автомобилийн хууль автомобиль ашигласны төлбөрийн талаар заагаад өгсөн. За тухайн автомобилийн хууль тогтоомж зөрчигчдэд ямар торгуулга хариуцлага хүлээх үү гэдэг ингээд заагаад өгсөн. Энэ мэтчлийн автомобилийн тухай хуулийг яг батлаад өгсөн байдаг байна улсын хурлаас. За хоёрдугаарт нь аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хууль. За энэ маань маш чухал хууль.
Яг бол хуулийн этгээд нөхөрлөл хоршоо компани байгууллагад үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд зайлшгүй орлогын албан татвар төлөх ёстой болчихдог. За тэгэхээр 2006 оны 6 сарын 29-ний өдөр батлагдаад 2007 оны 1 сарын 1-ний өдөр дахиж мөрдсөн үндсэндээ 8 бүлэг 22 зүйлээс бүрдсэн ийм хууль байдаг байна. За татвар төлөгч гэж юм, татварт ноогдох орлого гэж юу, хөрөнгө борлуулсны орлого гэж ямар юм байдгийг байх нь. За татвараас хасагдах зүйл юу, зардал юу байх вэ гэдгийг мэтчилнээр албан татвартай холбоотой тэр хуулиуд байдаг. За татвараас хөнгөлөх чөлөөлөх гэдэгт нь хүртэл одоо чинь сүү бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн үр тариа үйлдвэрлэсэн компаниуд бол татвараас хөнгөлөгддөг байх жишээтэй. За мөн татвараас чөлөөлөх тохиолдол хүртэл байдаг. За дараачих нь хууль нь барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хууль гэж байна. За барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хууль нь үндсэндээ яг хуулийн этгээд буюу компани нөхөрлөл хошоо байгуулж байгаа тэр хуулийн этгээдүүдэд маш чухал хууль байдаг. 2010 оны 6 сарын 10-ны өдөр батлагдаад тухайн өдрөөр дагаж мөрдсөн үндсэндээ 8 бүлэг 34 зүйлтэй ийм хууль байдаг. За барааны тэмдгийг юу гэж хэлэх вэ? Барааны тэмдэг ямар хэлбэртэй байх вэ? За газар зүйн заалт тийм ээ гэж барааны тэмдэг байх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхойлсон тэр зүйлийг газар зүйн заалт хийнэ гэдэг жишээтэй. За барааны тэмдэгтийг бүртгүүлэх, барааны тэмдэгтийг хэрэглэх эрх. За мөн оюуны өмчийн байгууллагын эрх үүрэг гэдэг энэ барааны тэмдэг газар зүйн заалттай холбоотой тэр бүхэл зохицуулалтуудыг зохицуулж өгсөн тэр зааж өгснөөр барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуулиас онцлог гэдэг. Энийг бид нар бас хуулийн этгээдийн улсын бүр үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн эрх зүйн хууль тогтоомж судалж байгаа оюутнуудад бас мэдүүлж авах хэрэгтэй. Багш нь энийг бас сүүлийнхаа лекцэн дээр буюу 17 хоногийн лекцэн дээр энийг яг заашгүй оруулах барааны тэмдгийн тухай. За 4-р нь боловсролын тухай хууль. За энэ бол бидэнд маш чухал. За 2005 оны 5 сарын 3-нд батлагдаад за мөн сарын дараагаар яг дагаж мөрдсөн үндсэндээ 7 бүлэг 48 зүйлтэй ийм хууль байдаг. Боловсролын тухай. За боловсрол гэж яг ямар зүйлийг хэлээд байна? Боловсролын агуулга төвшин стандартын талаар хуульчлаад өгсөн байдаг. За боловсролын тогтолцоог одоо чинь баг дунд боловсрол, сургууль өмнөх боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсролын сургуулийн байгууллага ч гэдэг юм уу. Алтан бус боловсрол ч гэдэг юм уу. Боловсролын талаарх тогтолцоог ингээд уулчлаад заагаад өгсөн байдаг байна. За мөн боловсролын үйл ажиллагаа явуулж байгаа, боловсролын удирдлага зохион байгуулалт үйл ажиллагаа эрхэлж байгаа тэр байгууллагуудын өөрөөр хэлбэл удирдах албан тушаалнуудын аймаг нийслэлийн ч гэдэг юм уу тийм ээ, баг короны ч гэдэг юм уу. Энэ удирдлагууд боловсролын талаар ямар эрхийлэх вэ, ямар өөр хүлээх үү гэдгийг ингээд заагаад өгсөн байдаг хуулиндаа бас. Багшийн эрх үүргийг заагаад өгсөн, суралцагчийн эрх үүргийг заагаад өгсөн байдаг. За ингээд боловсролын тухай хууль батлагдсанараа цаашлаа салбарлаад сургууль өмнөх боловсролын тухай, баг дунд боловсролын тухай, дээд боловсролын тухай гэдэг ингээд тусдаа салбар хуулиуд бас тусдаа батлагдаад гараад ирсэн байдаг байна. За багш нь өнөөдөр угаасаа гिचэл ерөнхийдөө ингээд дуусгая гэж бодсон. Яагаад тэгэхээр та хэдтэй нөгөө өмнө өгсөн даалгавруудаа ярилцъя гэж бодсон. Багш одоо гिचэлээс ойлгоогүй юм байвал багшаас асууж болно. Яа би энэ нэг юм тэмдэглэж авсан. Энэ нөгөө аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хууль нь 8 бүлэг хэдэн зүйлтэй байсан бэ? Аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хууль уу? За 8 бүлэг аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хууль 8 бүлэг хэд байлаа? Оо 22 зүйлтэй байсан.
Тэгээ аж ахуйн нэгжийн орлогын албан давтар дээр хөл тусгай юунууд байдаг шээ. Одоо жишээ нь барилга байгууламж, машин механизм, компьютер ч гэдэг юм энэ дээр албан давтар яаж төлөх үү гэдэг нь өөр тусдаа заалт байдгийг. За өөр асуух юм юу вэ? Хичээлээ материалыг авъя. За материал өгөхөөс өмнө багшны хэлсний эхлээ мэйлээ нэгэдэг. Материалаа би мессенжерээр шийдчих үү? Тэгээ. За өөр ойлгож асууж байгаа зүйл юу вэ? Компани хувьд бол ойлгомжтой байна. Багш нь